Фукушима атомын цахилгаан станцын аюулыг холдуулахаар нойр хоолгүй хүчин зүтгэж байгаа ажилчдын оролдлого талаар битгий болоосоо. Нэг удаа ч гэсэн сайхан мэдээ сонсох ёсон гэж тэд хүсэж байгаамаа. Гэвч тэдний хичээл зүтгэл талаар болж тэд ямар ч урамгүй ажиллаж байна. Үйл ажиллагаанд доголдол гарсан атомын цахилгаан станцын ойролцоох далайн уснаас цацраг бүтээгт бодисны хэмжээ ихээр илэрсэн нь байдлыг улам хүндрүүлж байгаамаа. Өнөөдрийн байдлаар далайн усан дахь хорт бодисны хэмжээ жирийн үеэс 3350 дахин их болсон байна. Энэ нь атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөж байгаа ус шууд далайн ус руу урсаж байгаатай холбоотоймаа. Бид яг одоогийн байдлаар энэ ажилд гар бие оролцож ажиллаж байгаа хүмүүсийн хэн хизээ энэ аюул төгсгөл болохыг хэлж мэдэхгүй байна. Энэ бол гашуун үнэн гэж Японы засгийн газрын нарийн бичгийн дарга Юко Идоно мэдгдэж байна. Дараагийн гашуун үннийг олон улсын Greenpeace байгууллагаас мэдэгдэж байна. Тэд сүүлийн өдрүүдэд Фукушима хавийн нутгуудад тасралтгүй хэмжилт хийсээр байгаамаа. Үр дүн Фукушима хавийн нутагт 40 км-ээс дотогш аюулын дохио аль хэдийн хангиж эхэлсэн байна. Энд амьдарч байгаа хүмүүс зөвхөн хаалга үд болон цонхоо сайн хааж гэртээ хорогдох нь хангалттай биш гэж хэдэн өдрийн өмнө Greenpeace-ийн засгийн газрын эрх баригчдад мэдээлсэн юм а. Цацраг идэвхт бодисын хэмжээ энд аль хэдийн аюулын түвшинд хүрсэн ч энд хүмүүс амьдралаа харал байна. Бид тэдэнд аль болох хурдан эндээс нүүхийг л зөвлөж байна. Харин шинжээчдийн хувьд хаанаас Плутон илэрч байгаа нь хэнд ч ойлгомжгүй болоод байна. Плутон реакторыг хөргөх савны нэгнээс ялгарч байна уу эсвэл аль нэгэн реакторын даралт хадгалах савны дотроос уу гэдэг нь тодорхойгүй байна. Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцсан явуулдаг TEPCO концерн хизээ атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож цацраг бүтээгт бодисын хэмжээ ялгарлтыг нэмэгдүүлэхгүй байж далайн хорцсон усыг цэвэрлэх вэ гэдэг талаар шийдвэр гаргаж чадахгүй байгаамаа. Учир нь TEPCO концерны дарга даралт нь ихсэж толгой эргэж байгаагаас болж эмнэлэгт хэвцэнтэй холбоотой юм байна.